Hi. Нар юм байна. Надаас хинч Яшийн талаар зөвлөгөө авахгүй болохоор би бичлэг хийхээр шийдлээ. Та бүхэн зөвлөгөө өгөх болно. Миний зөвлөгөөд дагснаа та нар Яш дээр 800 авч танд ирээдүг өөрөөр харах болно. Та нар миний зөвлөгөөг заавал даах хэрэгтэй. Ер нь Яш гэдэг чинь чиний 12 жилийн мэдлэгийг шалгаж байгаа болохоор сурах бичиг, теле хичээл, оны материал 3-ыг л би голчлмоор байна. Математик, нийгэм, хим, биологи. Энэ дөрвөн хичээл дээр 10, 11, 12-ийн сурах бичгүүдэд заавал уншаарай. Харин үлдсэн хичээлүүд дээр нь ерөнхий мэдлэг шалгаж байгаа болохоор теле хичээлүүдээ сайн үзээрэй. Мөн оны материалуудыг сайн ажиллаарай. Яа би ингэж хэлж байгаа вэ гэхээр өнгөрсөн жил физик өгсөн найз маань физикийн сурах бичиг дээр олигтой зүйл байхгүй юм билэ. Харин теле хичээл дээр илүү гоё гоё зүйлүүдийг зааж байгаа болохоор теле хичээлээ үзсээр байгаа тийш дээрээ сайн авсан байгаа. Хим биологи хоёр өгөх гэж байгаа бол сурах бичгээ заавал уншаарай. Яг цаг тавьж байгаад оны материалаа ажиллаарай. Алдсан алдаагаа заавал бичиж авч тэмдэглэж үлдээгээрэй. Түлхүүр үгийн чамаагүй. За тэгээд дараад нь болохоор орчин бүрдүүлэх. Нэг хичээл хийхэд хамгийн эхний алхам байх хэвээр. Тэгээд чи амар тоостой, эцэсгүй хит хурц нартай тийм газар хичээл хийж чадахгүй. Тийм болохоор орчингоо айлуулах өөртөө тохируулж бүрдүүлэх хэрэгтэй. За тэгснийхаа дараа хичээл хийхдээ идэвхтэй байдаг цагаа олж мэдэх хэрэгтэй. Олж мэдсэн хүнд бол энэ зөвлөгөө хэрэггүй байх. Одоо би бол өглөө хичээлээ хийж чаддаг. Орой хичээлээ хийж чаддаггүй хүн. Тийм учраас одоо би бол өглөөнөөс өөр үед бол чухал хичээлээ хийж чадахгүй гэсэн үг. Тийм болохоор ялангуяа оны материалаа яг өглөөгөр ажиллах нь миний хувьд зөв. Зарим хүүхдүүд бол шөнө юм хийж чаддаг юм лээ. Тийм учраас өөрийнхөө идэвхтэй цагийг заавал олоорой. Флашкарт ер нь миний хувьд их аминд минь орсон. Тэгээд ингээд үг дан ганц үг гэлтгүү онол монлоо бүгдийг бичиж болдог. Тэгээд тийм флашкарт хийгээрэй. За тэгээд хүн болгоны суралцах чадвар өөр байдаг. Зарим хүмүүс сонсоод ойлгочтой, зарим нь уншаад ойлгочтой бол зарим нь харж ойлгодог хүн. Тэгээд би болохоор гурвангийн хийж ойлгодог хүн. Тийм учраас би сонсон харна унших хэрэгтэй. Тэгжиж би хичээлээ 100% олно гэсэн. Тэгэхээр бас энэ талаараа өөрөө сайн аргууд туршиж үзээ. Би ер нь яаж сурдаг хүн бэ гэдгийг олж нэвэл их хэрэгтэй шүү. Амралт. Тэгээд амралтанд юу орох вэ гэхээр нойр хөдөлгөөн хоёр орно. Сайн нойроо авч явах хэрэгтэй. Яг 8 цагт. Яг 8 цаг. 7-8. Яагаад ингэж ийм вэ гэхээр нойрны талаар зөндөө олон судалгаанууд байдаг. Тэгээд тэр бүх судалгааны үр дүнгууд нь дандаа 8 цаг унтал гэдэг. Хоёрт дасгал хөдөлгөөн. Амралтанд яагаад дасгал хөдөлгөөн ороод байгаа юм бэ гэхээр хөл хорионд байгаа үед бол гэртээ нэг сонголт ч юм уу хийх хэрэгтэй. Бол хөгжим тавиад бүжгэлж болно. Эсвэл бүр гоё идэвхтэй бай гэвэл дасгалуудыг хийж болно. Помодоро арга гэдэг байна. Иймэрдүү аргууд байна. Ингээд 25 минут хичээлээ хийгээд 5 минут амардаг. Ийм аргыг туршиж үзэж болно. Ерөнхийдөө бол хамгийн шалгарсан арга бол давтах. Ер нь хичээлч гэлтгүү бүх зүйлийг давтах хэрэгтэй. Дахин давтснаар толгойд чинь механикаар суuna. Цэглэхэд хэцүү онол, цэглэхэд хэцүү томьёо, цэглэхэд хэцүү бодлого байвал зүгээр давтцаараа толгоонд суулгачих тэгэл болоо. Тэгээ Яшийн өмнө сандарч болохгүй. Яшийн өмнө сандарч болохгүй шүү. Яшийн өмнө бас хэд их хичээл хийж болохгүй. Яг Яшийн өмнө. Одоо Яш болох жоохот яг өмнөх өдөр нь бити хичээлээ хийгээд гоё. Яшийн өмнөх өдөр заавал толгоогоо амраагаарай. Гадаасаа агаар амьсгалаарай. Бити их утас зурагт шагааж нүдэ ядраагаарай л гэж хэлээ да. За ерөөд бол Яш чинь нэг тиймэрдүү амар хэцүү зүйл биш аахгүй юу?
хандраал айгаалах зүйл биш юм билээ. Би амар айгаадс одоо ингээд яшээ өөр мартчихж юу ч хийчихлээ. Тэгэл яшээ өгөөл ороод ирэхэд тэгэл чиний зорилго нэгээр биелээ гэсэн үг. Нэг юм л энэ. Өнөөдөр ингээд яшээ имжлэг ингээд дууслаа. Тэгээд та нарыг яштэй сайн өгнө гэж найдаж байна. Гэт миний бичлэгийг үзсэнд баярлалаа.